Хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэж байхад төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан дарга нарын талаарх мэдээлэл маш ихээр одоо явах юм аа. За үүнийг нь үтсэн иргэд хүртэл одоо гомдож бухимдаж за үзэл бодлоо илэрхийлж цаашлах юм бол бүр нийгэм талцах хэмжээнд хүртэл асуудлууд өрнөд байгаа байхгүй юу. Гэтэл Монгол улсын эрүүгийн хуулинд төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулахыг гэмт хэрэг тооцоод өндөр ялтаагаар хуульчилсан шүү дээ. Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, зах зээлээс өндөр үнээр бараа бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байшинд чанаргүй бараа бүтээгдэхүүн шахах, төрийн өмчийн төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдах зэргийг гэмт хэрэг тооцож бүр 1-5 жилийн хорих ялтаагаар хуульчилсан. Цаашлах юм бол хохирлын хэмжээ их хэмжээ буюу 50 саяас дээш байх юм бол бүр 2-8 жилийн хорих ялтаагаар хуульчилсан шүү дээ. Инхээр бид нэр сошиалар гарсан мэдээг үзээд хараад муулаад шагшаа суух биш, хуулийн байгууллагад нь өргөдөл гомдлыг гаргах хэрэгтэй байхгүй юу?